За сайн бацгаана та бүхний өдрийн мэндийг хүргэе. За намайг Рүмэлдэж Жидамбаа гэдэг Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний шинжилгээний техникийн багш Монгол орон зохиол зөвлөх хөтөлбөрийн 4-р түвшний оюутан. За саяхан манай Монгол Улс 2022 онд PISA буюу нөгөө сурвалжын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдсан. За үр дүн нь бол одоо мэдээж одоо тун базаах үр дүн гарсан. За сурагчдын Монгол сурагчдын унших чадвар бол одоо маш сул байна гэсэн тийм үр дүн гарсан байгаа. За математик байгаль ухааны үзүүлэлт одоо мөн сайнгүй. За үр дүнд нь бол одоо Монгол сурагчдын 64% нь бол одоо юм унших чадвар эзэмшээгүй гэсэн юм дүгнэлт гарсан. За өөрөөр хэлбэл одоо 3 сурагчийн 2 нь юм унших чадваргүй байна. За бидний тоон үзүүлэлт ярих юм бол за 81 орноос бид 65 дугаар байрт эзэлж байна. За дэлхийн дунджаас бол 5 жилийн одоо унших чадварын хоцрогдолтой байна гэсэн ийм судалгаа гарсан. За 5 жил гэдэг бол одоо мэдээж одоо бага хугацаа биш. За унших чадвар бол одоо бусад одоо бүх хичээлийн суурь болдог. Жишээлбэл одоо математик хичээл дээр хэлэхэд тухайн өгүүлбэрийг бол одоо унших чадвар одоо уншиж ойлгохыг бол одоо зайлшгүй одоо шаарддаг. За одоо тухайн уншихад бол одоо хүн тухайн зүйлийг уншиж болно. Ард нь мөн одоо ойлгох, сэтгэх, дүгнэх ийм зүйлсүүд одоо зайлшгүй чухал одоо унших чадварыг бол дагалдж идэг. За энэ чадварыг одоо засахын тулд биднээс одоо юу шаардлагатай юм бэ гэхээр одоо миний хувьд саналаа төвшүүлэх юм бол за асуудал одоо энэ баг дунд ангид бол ерөөдөө ярихдаггүй. За бүр одоо суур боловсрол уу одоо сургуулийн өмнөх боловсрол уу одоо цэцэрлэгтэй л одоо хүүхэд эцэг эхтэйгийн цуг хамтраад юм уншлага хийх хэрэгтэй байна. За тийм учраас одоо энэ үндэсний бодлогын хүрээнд эцэг эхтэйгийн унших юм бодлогыг одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. За хоёрдугаар л одоо сурагчдыг уншихыг бол юм үүрэг даалгавар гэж хараад байгаа. За үүний оронд бол одоо Монголыг одоо сонирхолтой, насанд нь тохирсон, нас сэтгэхүйн онцлогтой тохирсон тийм цахим хэлбэрт оруулах нь бол бас зүйтэй байна гэж харж байгаа. За хүүхдүүд л одоо утсандаа маш их цаг зарцуулж байгаа. За үүнийг бол одоо Монголын одоо баялаг тийм агуулгаар баяжуулж юм илүү одоо уран дүрслэлтэй юм сонирхолтой зүйлсээр одоо байжуулах хүмүүс орчд илүү унших юм болоо гэж харж байгаа. За мөн илүү юм практик бодистой илүү хэрэгжүүлж болох зүйл бол номын сангийн сургуулиудын номын сангийн шинжилгээ байгаа. Одоо хүүхдийн яг настгүйд нь тохирсон одоо заавалжгүй дэлхийд ихэнд уншихыг зөвлөдөг настгүйд нь тохирсон тийм сонгодог зохиолуудыг бол тэгж байршуулж өгөх нь бол даруй шинжилгээ нь одоо зайлшгүй асуудал болж байгаа. За 3 дугаард бол одоо багшийн одоо заа харга зөвлөлт шинжилгээ нь одоо зайлшгүй болох юмаа гэж харж байгаа. За сурагчид бол одоо тухайн зүйлийг уншаад хариулах биш одоо шүүмжлэлтэй сэтгэлгээгээр хандах, дүгнэлт гаргах одоо бусдад тайлбарлах чадвар бол одоо маш чухал байгаа. За эдгээрийг одоо сайжруулснаар бол одоо тухайн үнэлгээний хүрээнд тэр юм одоо тухайн сурагчид уншиж ойлгохгүй байна гэдэг нь тухайн хэлийг бүрэн эзэмшиж чадахгүй байна гэсэн одоо ийм зүйл ажиглагдаж байгаа. За тэгээд хүмүүс бол монгол хэлийг бол одоо үндэстний үнэлэх гэж ярьдаг. Тэгэхээр одоо өнөөдөр бидний одоо 3 хүүхдийн 2 нь одоо тухайн хэлээрээ уншиж ойлгохгүй гэдэг бол одоо маш эмгэлтэй зүйл. За энэ байдлыг өөрчлөх нь зөвхөн засгийн газрын өөр биш одоо багш эцэг их оюутан одоо бидний зүгээс хийж гүйцэтгэх зүйлс одоо маш их байна гэж бидгээр харж байгаа. За тэгээ үүний хүрээнд би одоо ийм санал төвшүүлж ийм асуудлыг шийдвэрлэнэ гэж бодож байна. За тэгээд анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа.